Сайн байна уу? За энэ өдөр та бүхэнд нэг шинэ хоол танилцуулъя гэсэн. Энэ төгс 1-р хоол. Энэ төгс 2-р хоол. За энэ өдөр юу ярих гэж байна вэ? Биеийн хүндээ сайхан барих. За тэгээд бидний ходоод идсэн зам их сайхан шулуухан байхын тухайтай ярих гэж байна. За намайг Мөнхөө гэдэг. Би бол анхандаа нөмөслийн эмч байсан. Одоо бол эрүүл мэндийн сургаан хүмжлийн ажлыг хийж байна. Эрүүл мэнд бол эмчилж ээж гарч ирдэггүй. Эрүүл мэнд бол эзнэн хамаарч ээж гарч ирдэг юм аа. Энэ бол бидний биеийн түүхийн материал биш шүү дээ. Тийм ээ. Удаан чанартай өвчнөр аваад хэлэхэд им зөвхөн түүнийг хориглож байна. Өвчнийг эмчлэн эдгэж чадахгүй. Хоол хүнс бол таны түүхийн материал. Шим дижээлийн тэнцвэртэй хоол хүнс бол сая таны эд эсийг нөхөн дэлжүүлж эрүүл болгох боломжтой. Иймээс би байнгын хэлж байдаг. Эрүүл мэндийн тухайтай суралцаж, эрүүлийн аз жаргалыг та өөрийн гараар зохицлон байгуулж чадна гэдэг. Жишээлбэл манай энэ төгс ширс хоол хүнс нь шим дижээлийн тэнцвэртэй таны эрүүл мэндийн суурийг сайн болгоно. Ингээд цаны дээр биеийн чинь чанар чансан сайн болно. Эрүүл мэндийн төвчин чинь сайн болно. Эрүүл энхийг та өөрөө бүтээж болно. За манай төгс 2-р хоолноо сайн нэрэгчин, сайн нэрэгтэй хүүхэлдээ бол энэ сайхан нарийнлаг гоолог биштэй болсон байгаад таныг ийм хүн болно. Ийм гоё сайхан хүн болохын төлөө манай төгс хоол энэ 2-р хоолыг хийж байна. Зорилго бол таныг ийм гоё болгоно. За энэ өдрийн ярих сэдэв бол төгс 2-р хоол. Төгс 1-р хоолын онцлог түүнээ зөрөө. Манай төгс ширс бүтээгдэхүүнүүдийн онцлог бол олон янзын түүхийн материалаар хийсэн шим дижээл нь тэнцвэртэй, тийм ээ. Бие махбодын суурийг баталдаг хоол хүнсээ. Одоо манай 1-р төгс хоол 48 төрөл шүү дээ. 48 төрлөөр түүхийн материалаар хийгдсэн. 2-р төгс хоол. Төгс хоол 2-р хоол. Төгс 2-р хоол гэж хэлж болох юм тийм ээ. Төгс 43 төрлийн түүхийн материалаар бүтсэн 24 зүйлийн хоол, 15 зүйлийн тэр шим дижээлт одоо витаминаас өсвөлээд олон зүйлийг эрдэж батсан. Бас тэгвэл 4 зүйлийн ашигт багтаар зэрэг 43 зүйлээс бүтсэн юм аа. Нэг л төрлийн хоол хүний эрүүл мэндийн суурийг сайн болгож чаддаг. Нэг төрлийн хоолн доторх шим дижээл нь бүрэн гүйцэд байдаггүй. Иймээс олон янзын хоол хүнс, олон газрын хоол хүнсийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр хийж гаргаад тэгээд энэ нь шим дижээлийн тэнцвэртэй байвал таны эрүүл мэндийн суурийг сайн болгоно. Ингүүл таны түүхийн материал сайн болвол таны эрүүл мэндийн төвшин төдий сайн байдаг. Энэ их чухал шүү. Түүхийн материал муу бол ингээд найгаад байна шүү дээ тийм ээ. Ийм очиртай байхгүй юу. Тэгээд төгс хоол бол энийг бол гол хоол гэж хэлж болох юм аа. Төгс 2-р хоол бол нэлээд нэг хөнгөн хоол. Тийм нэг нь хүнд гэж хэлж болохгүй. Нэг нь бол хөнгөн хоол, нэг нь бол шим дижээлийн тэнцвэртэй хоол тийм ээ. Ийм зөрүүтэй. Өглөө оройд бүр хэрглэж болно. Бидний санаагаар бол штэ энэ гол хоолон бол төгс хоол, гол хоолон бол орой идэнэ. 1-р хоол орой идэнэ. 2-р хоолон бол өглөө идэнэ. Тийм ээ. Өглөө идэхдээ нэг өндөгтэй. Ер нь тэгээ төгс хоол идэхдээ бол нэг өндөг, араас нь жаахан тэр шихун шуханга, помидор, өвөрцөй нэмбэл танд улам сайн болох. Ийм болцоотой шүү. За бас нэг зөрөө нь бол төгс 1-р хоол. Бүх хүнд хэрэглэнэ. Төгс 2-р хоол нь бол биеийн хүнд нь хитэрсэн, тэгээ гидсэн зам нь их шулуун бус, тийм ээ. Яхан хоргосолд барьдаг ийм хүмүүс зориулагдаж байгаа юм аа, тийм ээ. Төгс 2-р хоолын гол онцлог. Энэ өдрийн ярих юм чинь төгс 2-р хоол шүү дээ. Гол онцлог нь юу вэ гэвэл шим дижээл нь тэнцвэртэй. Тэгээд энэ дотор бол өндөр ширхлэг эслэг эдтэй. Тэгээд селенээр өндөр, уургаар өндөр, өөхлөгөр доршиг. Иймээс бол таны энэ биеийн хүндээ барих, тийм ээ. Хоолнд ховдоглохгүй байх. Хөнгөн сул тааламжтайгаар ингээд гадагшилж байх. Гэх зэрэгд эрүүл мэнд чинь хувь нэмнэ л гэсэн үг. Энэ дотор бас юу байна гэвэл амьд бактери байна. 4 зүйл байна. Энэ нь бол гэлсэн замын энэ
бактерийн тэнцвэрийг зохицуулахад маш их хэрэгтэй. Шимт хичээлийг шингэн авахд хэрэгтэй. Энэ нэг ийм үг байдаг юм. Гидсэн зам эрүүл бол дархалгаа сайн. Дархалгаа сайн бол бид эрүүл байдаг. Яагаад гэвэл бидний гидсэн зам арчин байж тэр хүний биеийн дотор байгаа идэж орсон хоол бүгдөө хоргүй биш шүү. Хорын гадагшлан тэнд бас үйлдвэр явагдаж байхдаа хортой бэлс үүснэ тэр гадагшилж байх нь маш их чухал. Уул тэнд дахин үйлдвэр явагдаа дахин шингээд өгөөд эрүүл мэндэд охирлыг ачирна. 170 энэ дархалгаа мяили гидсэн замаас ирнэ. 199 шимдэжэл гидсэн замаас ирнэ. Тийм болохоор бид нар гидсэн зам шулуухан цэвэрхэн байх маш их чухал байхгүй юу? За хоёрдугаар том асуудал бол бид нар яагаад энэ төгс хоол ширс бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна вэ гэж хүн асууж байдаг юм. Энэ нь бол хамгийн дөгмөр хэлэхэд юм бол бид нар тэнцвэртэй, шимт хичээлийн тэнцвэртэй хоол хүнсийг танд хүргэж таны эрүүл мэндийн суурийг сайн болгоно. Энэ бие гэдэг бол өдөрт биш та 40-50 төрлийн хоол хүнснээс 40 гаруй төрлийн шимт хичээлийг аваад тэр шимт хичээл нь өстэй нэгэн гинжин хэлхээ тасарч болохгүй. Нэг газараа нь тасарчгүй яах юм? Эрүүл мэндийн төвшин тэргээр алдагдах байхгүй юу? Иймээс тэр бол нэг гинжин хэлхээ бүтүү цагрыг гинжин хэлхээ хаана тасарч болохгүй. Тасрах юм бол нэг нь дутах, нэг нь илүүдэх юм бол таны эрүүл мэндийн төвшин доошлох, тийм ээ, өвчин олох ийм асуудлууд гарах байхгүй юу? Дэндүүл амь насанд аюултай шүү дээ. Тиймээс шимт хичээлийн тэнцвэр гэдэг бол эрүүл мэндийн суурь юм шүү. Хүн болгон энийг анхаарах хэрэгтэй. Гэвч бол ийм шимт хичээлийн тэнцвэртэй хоолыг хүн идэхэд туйлын хүндрэлтэй, хүн энийг бүтөөхөд туйлын хүндрэлтэй. Тийм болохоор л бид нар энэ төгс эрс бүтээгдэхүүнийг гаргаад тэгээд эрүүл мэндийн суурийг сайн болгоод тэр олон хүн тусуу нэмэр болж юм шүү. Болжгүй биш шүү. Хүн бүтээж чадахгүй байгаас бид нар үйлдвэрлэж яана л гэсэн үг. За энэ төгс 2 дугаар хоолын нэрдлээс хэлье. 1 дугаар хоол нь бол таны гол хоол хүн болгонд хэрэгтэй гэсэн үг. 2 дугаар хоолноо гэдэг бол нэлээд хөнгөн хоол гэсэн ухаантай үг. Одоогийн байдлаар авч хэлэхэд чинь өдрийн 3 удааны хоол, бүр хүнд хоол, бие ходоод гэдээс бүх юм дараасыг ачирж байгаа байхгүй юу. Тийм болохоор танд нэг удааны ийм хөнгөн тааламжтай хоол хэрэгтэй байгаа байхгүй юу. Иннээс болоод та биеийнхээ хүндийг барьж чаддаг. Иннээс болоод таны гидсэн зам их сайхан шулуухан байдаг. Амьдралд одоо нэг сайхан хөнгөн сул тааламжтай амьдрах ийм болцоогийн хангахын төлөө байхгүй юу. Төгс 2 дугаар хоолна. Төгс 2 дугаар хоолч одоо 43 төрлөөр бүтлээ шүү дээ. Энд чинь бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энийг үйлдвэрлэж байна. Түүнээ найрлагын зөв, тэгээд зөв аргаар одоо үйлдвэрлэж байгаа болохоор шимт хичээлийн дээд зэргээр үлдээн хадгалсан таны биеийн эрүүл мэндийн суурийг сайн болгох, таны гидсэн замыг шулуухан байлгахад их тусдим болох юм. Тиймээс та одоо бас энэ амьдралын дундах өдрийн хүнд хоолноос чөлөөлөгдөё гэвэл манай төгс 2 дугаар хоолнд хандаж болно шүү дээ. Таны биеийн хүнд, таны гидсэн замын шулуухан байхад чинь их тусламж болно. Ерөнхийдөө аваад хэлэх юм бол нэг зүйлийн хөнгөн хоолоо л гэсэн үг. Нэг удааны хөнгөн хоол. Тэгээд та нэг баштай нэг эрүүл зөв амьдралаар өөрийнхөө биеийн хүнд, өөрийнхөө гидсэн зам, амьдралын сайн сайхныг олж үзэх. За манай төгс